чөлөөлчлөө гэдэг зүйлийг бол бичээд ирүүлсэн байна. Сая ч ярьж байгаа шиг байна. Би энэ дээр юу хэлэх вэ? Тэр эмэгтэй гишүүд хэвлэлийн баг хурал хийгээд тэр бол чөлөөлөгдөх биш төдгөлцгүүлэхийг шаардсан асуудал байгаа. За ерөнхийлөгчийн хориг бол хоёр гишүүний төдгөлзүүлэхгүйгээ шийдсэн чинь ерөнхийлөгчийн хориг ирсэн. За энэ бол одоо шахаж шаардаж одоо чөлөөлөгдөх нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг зүйлийг яриад байгаа юм. Угтаа бол ёс зүйн хариуцлага хүлээж тухайн үед энэ би одоо ёс зүйн үйлдэл гаргажээ. Энийг одоо чөлөөлөгдөж байгаад шалгуулъя. Жирийн иргэн болж байгаад. Энэ асуудал бол одоо миний өөрийн хүсэл зоригийн асуудлаа гэдгийг тэр гишүүн алсан ган тулга чуулганы өмнө талд тэр их хурлын хуралдааны тийм үү заалны өмнө телевизээр ярилцлага өгөхдөө хэлсэн байгаа. Тэгэхээр энэ бол одоо бид хүсэл зоригийн хүчээр тулган хүлээлгэж хүсэл зоригын эсрэг одоо бид өргөдөл өгүүлээгүй. Харин тэр хүн бол өөрөө одоо юу ёс зүйн шаардлага биелүүлж юу ёс зүйн алдаа гаргаснаа хүлээмжшүүлж энийг шалгуулъя гэж өргөдөл өгсөн гэж би бол ингэж ойлгосон. Тийм ч учраас гишүүд бол нэг их олон зүйл ярилгүйгээр тэгээд одоо шалгуулах хэрэгтэй байна гэдэг юу чөлөөлөх тогтоолыг бол баталсан байхаа гэж би бол одоо ойлгож байна. Тухайн үед яг энэтэй холбогдуулаад ерөнхийлөгчийн хоргийг бол одоо Мурад гишүүн дээр үлдсэн ган тулгын асуудал чөлөөлөгдөө явсан учраас ерөнхийлөгчийн хоргийг хэлцэх асуудал бол одоо ингээд зогссон. Дараагаар нь бол завсарлага аваад ингээ хугацаа өнгөрөөд ингээд явцсан байгаа. Хоргийн хувьд бол ер нь цаашдаа бол тэр өрн эрхийг төдгөлзүүлэх асуудлаа эхлээд шийдэж явах энэ одоо ерөнхий зарчим дээр бол одоо манай юу үндсэн хуулийн онол зарчим энэ бүхэн байна. Их хурлын гишүүний дархлааны асуудал за бусад одоо асуудлаар бол энэ асуудлыг бол улсын хурлын гишүүд харин нэлээх өөртөө нягтлж авч үзсэн гэж хэлэх байна. За өмнө нь бол ийм тохиолдол гардаг байсан. Тухайлд бол 92-оос 96 оны хувьд бол одоо элбэгдөрж гишүүнийг их хурлаас чөлөөлөгдөх өргөдлийн авсан. За энэ асуудал бол тухайн үедээ томсгосон мажоритар тогтолцоогоор явуулаад арыг нь одоо гишүүн ороод ирдэг байсан. Мөн одоо хөрөлсөх гишүүнийг чөлөөсөн энэ бол арга гэрийн гачигдал гэдэг үзэг шалтгаан байсан. За амар жаргал гишүү өөрөө асуудлыг тавьсан. Гэхдээ энийг бол их хурл хүлээж аваагүй. Их мэдлэнгийн ийм одоо президент жишгүүд явж ирсэн цаашдаа боловсронгуй болох зүйл байхыг үгүйсэхгүй. Ер нь бол улсын их хурл бол энэ асуудлаар одоо энэ ёс зүйн асуудлаар шийдвэр гаргасан гэж ингэж бол одоо бид үзэж байгаа. За дараагийн асуудал бол тэр улс төрийн намтай холбоотой асуудлын хувьд бол 2-3 сонгуулийн хууль дамжаад тэгээд одоо 180 хоногийн өмнө улсын дэш үгэд бүртгэлтэй номууд л одоо сонгуульд оролцоно гэж ингэж үзсэн жишг тогтсон. 90 он бол өөр хэрэг тийм үү? 1990 он бол одоо улс төрийн номууд дөнгөж шинээр бүрэлдээд байгуулагдаад одоо өөр хэрэг. За төлөвшөөгүй байсан үед орон одоо байгуулагдаад тэгээд 4-5 ном одоо 6 ном билүү сонгуульд орж ирснийг санаж. За 10 гаруй. За одоо бол 32 намтай болсон. Тэр 180 хоногийн өмнө бол одоо 30 нам нэм үү 31 нам нь байж исэн. Ийм учраас бид иргэдийн эвлэлд нэгдэх эрхийг бол зөрчөөгүй. Энэ бол одоо манай тогтоолтой бол хамаагүй. Сонгуулийн хуулийн 12-13 дугаар зүйл гэдэг бол одоо 15 онд батлагдсан хууль байгаа хаа тийм ээ. За ингээд энэ батлагдсан хуулиараа одоо яваад тэрний өмнө ч гэсэн энэ одоо зохицуулт байсаар ирсэн гэдгийг одоо хэлье. За баярлалаа.
Улсын их хурлын эдгэмжлэгдсэн төлөөлөгч Санжинтод гишүүнд намаа их нэмэлт тайлбар байна. Би нэмэлт тайлбар бас хэдэн зүйлийг нэмж хэлье. Энд улсын их хурлын гишүүний бүрэн эрхийг зохицуулсан хуулиар бол хурлын гишүүнийг чөлөөлөх 5 зүйл заалт байгаа. За энэний 6-гийн 3-аар гишүүн өөр ажилд шилжих боломж хүндэтгэн үзэх бус шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтэд гаргасныг улсын хурл хүлээж авч шийдвэрлсэн гэж ойлгож болно. За талуудаас тавьж байгаа зүйл нь хүндэтгэн үзэх гэдэг асуудлыг бол өргөдөлдөө бичээгүй нэ гэсэн юм зүйлийг хэлж байгаа юм. Тэгэхээр бид бол иргэний ч вэ, их хурлын гишүүний ч вэ өргөдлийг бол хянан үзэх хэрэг байхгүй. Өргөдөлдөө чи хуулийн дагуу ийм асуудлыг орхитуулсан байна гэдэг зүйлийг бол зөвлөх гэдэг юм уу хэлэх хэрэг бол их хурлын гишүүн ч их хурлдч аль ч байгууллагт бол байхгүй. Тийм учраас энэ өргөдлийн дагуу хүлээж авсан энийг бол хүндэтгэн үзэх шалтгаан гэж ойлгож их хурл асуудлаа шийдвэрлсэн гэж ойлгож байгаа. Уг асуудал нь хүний амьдралын нарийн эмзэг асуудалтай холбогдсон юм. Хөрөнгө авилга бусад зүйлүүд бол хүнтэйгээ холбогдоод явах асуудал, хүний хувь тавилантай холбогдсон асуудал хүнд учраас иргэн хүн өөрийнхөө эрхийг эдэлж наримчилсан зүйлүүдээ бас бичээгүй байхыг бол анзаарах хэрэгтэй байхаа гэж би ингэж харж байна. Тийм учраас тодорхой асуудал байгаа учраас тодорхой ойлгомжтой зүйл байгаа учраас тэр тодорхой зүйлээ бичээгүй байх. Хоёрдугаарт нь хүний эдлэх эрх байгаа учраас өргөдөлдөө нарийн зүйлүүдээ бол учирлаж оруулаагүй байхаа гэсэн энэ зүйлийг бол бид нэмэлт тайлбарлаж хэлмээр байна. Тийм учраас бид бол их хурлын гишүүнийг хэлэлцгийн асуудал дээр бол наримчилсан зүйлүүдийг бол асуух эрх бол гишүүдэд байсан хэдий ч хүний бас ёс чудаг бодолцоод гишүүд асуугаагүй байх. Тэрнээс 60 гишүүн орж хэлэлцэж байхад бол 60 хүний амийг өрөөч юм асуулт асуухгүй шүү гэдэг зүйлийг бол их хурл ямар нэгэн байдлаар захирсан зандарсан зөвлөсөн хэлсэн зүйл бол байхгүй гэдгийг та бүхэнд бас хэлье. За халдшгүй эрхийн тухай асуудлыг ярьж байгаа. Үнэн их хурлын халдшгүй эрх гэдэг бол зах замбраагүй дур зоргоор авирдаг дур зоргийн үйлдэлүүд хийх тухай асуудал биш. Энэ халдшгүй бүрэн эрх гэдэг бол гишүүний албан үйл ажиллагаа явуулахад нь саадуулшруулахгүй байх тухайд ийм асуудал эрхтийн зохицуулалт гэж бас ойлгох хэрэгтэй. Энэ ч гэсэн их унсан байгаа шүү. Энүүгээр бол бид нар хүний халдшгүй гишүүний халдшгүй эрхийг гаргахын эрхийн тухай асуудал дээр бол бас өөрийнх нь үйлдэл нь шүүхээр эцлэн шийдэгдээгүй гэдэг 6-гийн 6 байгаа. Гишүүн гэмтэрэг үйлдэлсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдэх тогтоолоор батлагдсан тохиолдолд бол шийдвэрлэнэ гэсэн энэ зүйл байгаа учраас бид нар энэ дээр бол гишүүнийг төдөлзүүлэхгүйгээр шалгахын зүйтэй гэдэг ийм шийдвэрүүдийг гаргаж ирснийг та бүхэн мэднэ. Энэ нь хүний эрхийг их хурлын гишүүний гархан байдлыг хангасан үйлдэлийг бол их хурл бас нэг удаа хийсэн гэдгийг та бүхэн бас ойлгож үзээч гэж хэлэх байна. За баярлалаа. За баярлалаа. Үндсэн хуулийн зүйн дунд сургуулийн хуралдааны бүрэлдэхүүнд байгаа гишүүдээс маргааш талуудад асуулт байвал тавьж болно. Үндсэн хуулийн цэцгийн гишүүн хуралдааны аль шатанд аль талд асуулт тавьж хариулт авах хэрэгтэй гэдгийг дурдж байна. За ингээд гишүүдэд асуулт байгаа юу? Чимбатгш. Санжмат гүшүнэ энэ нэг юм асуух. Энэ минэс дэсус болтой яг зүгээр. Санжмат гүшүний нэр орцлаа тооч. Тэгээ.
Улсын их хурлын дарга үндсэн хуулийн зэст 19 оны 5 сарын 14-нд тайлбар ирүүлсэн. Энэ тайлбартаа Монгол улсын их хурлын гишүүний мандатын хэв шинжийг үндсэн хуулиар тогтоосоо. Монгол улсын үндсэн хуулийн 23 дугаар зүйлд улсын их хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиглалыг эрхэмлэн баримтлаа гэж заасан нь Монгол улсын их хурлын гишүүн нь императив бус чөлөөт мандаттайг харуулж байна гэсэн юм тайлбар ирүүлсэн байна л да. Тэгэхээр энэ үндсэн хуулийн 23-ийн энэ заалтын үжил баримтлал энэ нөхөн сонгуул явах улсын их хурлын гишүүнийг нөхөн сонгох гэдэг үндсэн хуулийн нэг юм шүү дээ. Улсын их хурлын гишүүнийг нөхөн сонгох гэдэг энэ хоёр ойлголтын хоорондоо энэ хэр нийцтэй байгаа юм болоо. Үндсэн хуулийн заалт бий, их хурлын хуулийн заалт бий. Улсын их хурлын бүрэн чадамж нь үйл ажиллагааны бүрэн чадамж 57 гишүүнээс дээш байгаа нөхцөлтэй бүрэн хуульцсан хувьд бүрэн боломжтой. Тэгэхээр ер нь энэ юу вэ? Яг нь ер нь зүгээр бус улс орнуудын практик хууль зүйн зохицуулт эрх зүйн онцлог ерөнхий хандлагыг авч үзэхээр парламентын гишүүн буюу улсын их хурлын гишүүнийг нөхөн сонгох гэдэг ойлголтыг хоёр үндсэн хүрээнд авч үзээд байх шиг байна л да. Нэгдүгээр шинэ парламент төлөвшин бүрдгээс өмнө байгалийн хүчин зүйлийн шинжтэй буюу нас барсан бүр тухайд нэр дэвшигч нас барсан эсвэл энэ тохиолдолд тэр тухайн парламентын гишүүдийн бүрэн дүрэн байдлыг хангах үүднээс нөхөх сонгуул зарладаг ийм гишүүний нөхөх сонгуул зарладаг ийм тогтолцоо байна. Дараагийн нэг асуудал манайх шиг парламентын хугацаанд гишүүний орон гарсан бол гээд манай сонгуулийн хууль тогтоомжид байгаа тэр нэр томьёогоор ханддаг хандлага байна. Тэгэхээр энэ 23-ын чин санаагаар аваад үзэхээр зэрэг гишүүний орон гарсан тохиолдол болгон нөхөн сонгуул явагдах хүнс гишүүнийг нөхөн сонгох хүнс муу юм болов биш. Бид ер нь нэг харахгүй бол энэ ард түмний энэ 23-ын яг үндсэн хуулийг үрж ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана гэдэг энэ заалт чинь өнөөдөр манай практикт ойлгогдоод заримдаа гажуу андууч гэж хэлж болохоор ойлгогдоод байгаа. Тойргийн их хурлын гишүүн гэдэг ойлголт бий болох энэ үндсийг бүрдүүлээд байгаа биш үү? Гэтэл 23 чинь тийм биш гэж хэлээд байна шүү дээ. Манай үндсэн хуулийн тогтолцоо бол манай багш нар байж бас хөтлөж байгаа. Манай судлаач нар байж манай үндсэн хуулийн тогтолцоо бид нэр тийм ч их хурл том багсгсан тойрог гэж сонгуул болгон дээр нэг ангиас хоёрыг нэг дэвшүүлээд гурыг дэвшүүлээд нэг дэвшүүлээд ингээд тэрийг Санжимтог гишүүн дараа бид хоёроос асууж байна. Яг онлын асуудал да. Ер нь бол 90-ад оноос өмнө бол императив мандат буюу сонгох тухайн тойргоос сонгогддог тухайн тойргийн сонгогч депутата татах огцруулах эрхийг эдэлдэг сонгогчдын захиа даалгавар гэж өгдөг ийм явж ирсэн.
За үндсэн хуулиар бол одоо энийг бол чөлөөт мандатын зарчим буюу одоо энэ яаж гарч ирэх арга зам механизмууд нь сонгуулийнхаа хуулиар тогтцоогоор тогтно. Гарч ирсний дараа нийт улс орон ард иргэдийн нийт эрх ашигын төлөө ажиллана гэж. За харамсалтай нь ер нь бол энэ сонгуулийнхаа тогтолцооноос болоод манайх бол одоо 20-30 жил ерөөсөө л тухайн тойргийн гишүүн шиг л тэр тухайн тойргийн энэ л одоо төлөөлөл гэж ойлгодог. Уул нь угтаавал нийт ард түмний төлөөлөл. Тэгээд 70 зургуулаа нийлж ягаад нийт ард түмний төлөөлөл болно. Монгол улсын ерөнхийлөгч бол ард түмний сонгогдгоор бас ард түмний төлөөлөгч болно гэж тайлбарладаг. Үнэн хэрэг дээрээ нэг нэгээрээ ч гэсэн ард түмний төлөөлөл гэдэг утга санааг бол агуулж байна гэж бид бол ойлгодгоо. 57 гишүүнтэй болж улсын их хурлын бүрэн чадамжийн асуудал яригдана гэдэг. За ингээ үндсэн хуулийн эрх зүйн зарчим онолыг бол би ярихаа бол одоо жоох яа да өвчлөе гэж бодож байгаа. Олон түмэн бол 17 мянган одоо сонгогчдын эрх ашиг байна. Хинтээ аймгийн 42 дугаар тойргийн гэж. Яг хөө бид бол хорон дээр хэлж ярьж байгаа юм. Одоо энэ Хинтээ аймгаар сонгогдсон гишүүд, бусад гишүүд нь ч гэсэн энэ тойрог дээр одоо ажиллаад бас одоо байнгын одоо төлөөллийн хангаа явж байгаа чи 10 сард хийгсэн цэцгийн хурлаар ороод бас одоо энэ сонгуулийн хуулийн заал зөрчилтэй гэдэг ингээд ухарсан. За дараа нь дахиад одоо энэ сонгуулийн хуулийн 13 дугаар зүйл энэ 10 одоо хэдэн онд батлагдсан энэ хуулиар ингээд явал хизээч нөхөн сонгуул бол болохгүй юм байна гэж би бол. Өөрөөр хэлбэл ингээд энэ сонгуулийн хуулийн болгон дээр зэцдэр маргаа үүсдэг, хугацаа бага байдаг. Тэгээд нөгөө юугаа хүлээсээр байгаад ингээд зарим одоо нөгөө ажлаас халагдсан хүн 3-4 жилийн 2-3 жил шүүхээр яв заргалцаар байгаа зүйлдээ байна шүү дээ. Дахиад нэг сонгуулийн бүр эрхийн хугацаанд дуусаад шинээр одоо гараад ирдэг гэдэгтэй адилхан ийм л зүйл болох гээд байна. Энэ ихс төгсгөлгүй энэ одоо маргаан нэтгэлцээ гэдэг юм уу энэ бүх зүйлүүдийг бид бүхэн одоогийн сонгуулийн хуулийг бол яг одоо тийм үү ажлын хэсэг ажиллаад өргөн барих гэдэг энэ 3 сонгуулийн хууль болгож одоо хувааж их хурлын сонгуулийн хууль, ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, орон нутгийн сонгуулийн өөрөө өдөртөсний байгууллагын сонгуулийн хууль. Энэ 3 биш дээ нэг байгаагаараа айгүй тийм үү бас үндсэн хууль дээр зөрчилж байгаа гэдэг шүүмж бас гараад байна. Ингээ энэ сонгуулийн хууль, энэ тогтолцоо, энэ бүхэн дээрээ болохоор одоо ер нь маргадгүй бүх юм тодорхой байдаг л ийм л хуулийг тайлбар болохын төлөө явах ёстой цаг хугацаа бас их шахуу байна. Дээр нь одоо улсын их хурлын гишүүдийн хариуцлага, сахилга, хяналт тэнцвэрийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр бид одоо үндсэн хуульдаа ч гэсэн анхаарч үзэх шаардлагатай байгаа учраас л одоо хэдэн хичнээн жил энэ асуудал бол яригдж байгаа гэдэг хэлье. Шумбат шүүгчүүл энэ парламентын тогтолцоог сайжруулах, сонгуулийн хуулийг чанаржуулах тухай асуудал. За энэ нь бас эргээд улс орныхаа эрхтэй холбоотой асуудал байна гэсэн талаас нь бас хэлж байна. Бид бол өнөөдрийн батлагдсан хуулийн хүрээнд энэ асуудлууд явагдаж байгаа. Цаашдаа парламентын үйл ажиллагааг сайжруулах, тогтолцоогийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, нэр хүндийн дээшлүүлэх чиглэлийн асуудлаар их хурл бас өөрөө шалтгааллах тодорхой зүйлүүдийг хийж байгаа. За сонгуулийн хуулийн дээр бол их хурл дээр ажлын хэсгүүд гарцсан. Сая дундаа хэлсэн гишүүн хэлсэн. Энэ хуулийн дээр бид нар ажиллаж байгаа. Цаашдаа зөвхөн их хурлын гишүүдийн хувьд биш. Нэг сонгогчдоо санал авлаа гэдэг хууль баталцдаг зүйлээ багасгаад аль болох багасгаад биш. Үүнийг нэмэгдүүлээд дээрээс нь судлаачид ялангуяа энэ хууль эрх зүйтэй холбогдлолтой хуулийг чанаржуулах чиглэлээр ажиллаж байгаа улс орны эрх ашигтай холбогдлолтой салбарын чиглэлийн эрдэмтэн судлаачдын одоо оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр их хурл бодлого чиглэлээр баримтлан ажиллаж байгаа гэдгээ хэлье. За энэ удаагийн сонгуул бол мэдээж чадамжууд одоогоор байгаа хэдий ч Хинтээ аймгийн сонгогчдоос тавьж байгаа удаа дараагийн хүсэлтүүд иргэдэд төлөөлөх төлөөллүүдээ одоо хайсан ирсэн сонгуулаа яваач гэсэн энэ одоо хүсэлтүүд байгаа учраас бид 17 мянган хүнийг бол Монгол улсын иргэний хувьд тодорхой нутаг дэвсгэрийн одоо хувьд бас хэрэгжүүлэх асуудлаа тавих асуудлууд байгаа учраас хуулийн хүрээнд 180 хоногт одоо хоногийн өмнө бол
одоо зарлаад ингээд явуулж байгаа. За би бол энэ мэдээж хуулийн хүрээнд асуудлаа шийднэ. За гэсэн хэдиж бид нар хуулиа бодхоос гадна бас нийгмийн сэтгэл зүйг бас харж үзэх ёстой гэж би одоо түрүү сонгосон төшөө хүний хувьд та бүхэнд бас хэлье. Өнөөдөр намууд нь жагсчихсан, эмэгтэйчүүд нь годомжинд гарцсан. Өнөөдөр үндсэн хуулийн цэцгийн хуралдааны танхимд ирэхэд бол наашаа битэр зовжил орж ирлээ шүү дээ. Та нар нийлцсэн гээд нөгөөдг нь одоо сонгуул дэвшиж байгаа нэг нам нь Монгол ардын нам, ардчилсан нам хоёр одоо цэцтэй нийлээд тийм бүлэглэл бас нэг тийм булгаачуд орж байгаа юм шиг байдлаар хандж байгаад бол би бас эмзэглэж байна. Бид ямар нэгэн байдлаар бол ямар нэгэн шахалтаар шийдэхгүй хуулийн хүрээнд асуудлаа шийдэх нь зүйтэй гэж ингэж бодож байгаа. Тийм учраас энэ асуудлыг эд солих чиглэлээр хуулийн хүрээндээ олон талаас ярилцаад одоо шийдвэрээ гаргана хаа. За энэ асуудал дээр бас саналаа тавиад цаг заваа зараад явж байгаа би энэ одоо ган хуйгаад бас энэ залуу эрдэмтэн судлаач та бүхэн бахархаж байна. Бид Монголоо хөгжүүлэхийн төлөөх сэтгэл одоо зүрх шүү гэж ингэж ойлгож байгаа. Баярлалаа. За. Чимбаташ. Төлөвлөлийн асуудал дээр их тодорхой хандж байгаа энэ барагчд. Төлөвлөх тэр 17,000 хүний 12,000 хүний ч юм уу төлөвлөгч муу юм уу? Тэр захиад даалгавраадаг нэгэнтээ биелүүлэх ёстой хүн муу юм уу? Ер нь бол шүү. Энэ зааланд явж байгаа хамгийн гол ач холбогдолтой үйл явц бол мэдээлэл гаргагч иргэд Улсын хурлын төлөөлөл хуралдааны тангимд орж байгаа бүх хүмүүс зөөлөн цэц хамтарч Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг үндсэн хуульд улам бүр нийцүүлэх ажлыг хийж байгаа гэж бид ойлгодог. Энэ агуулгаар бид ярмаар байна л да. Тэгэхээр Улсын хурлын гишүүнийг нөхөх сонгуулийн асуудал чинь манай 200 онлын нийт юмд хэрэглэгддэг нэр томьёо би хэрэгжилжээ. Дэндүү дутуу зохицуулт байгаа учраас уг нь хийлгэлтэй. Хийлгдгээс тавчаад энэ залгуу үлчтэй тийм биз. Дэндүү дутуу зохицуулт байгаа учраас асуудал үүсгээд манай энэ залуучууд, манай хамгийн судлаач гэх мэт бүх хүмүүс ингээ орж ирж байна. Ер нь бол эн чинь нөхөн сонгуультай холбоотой 2-3 удаа орж ирдэг шүү дээ. Нэг талаас, нөгөө талаас төрийн институтууд хоорондын харилцааныхаа ажил хэрэг чанарыг бас дэлгэрүүлээс гармаар байна л да. Үндсэн хуулийн цэцэгтэй үлдвэ нөгөө тойргийн мөнгө гэж ярьж байгаа үед яг сая 20 сүүлийн 23-ын санаагаар энэ тойргийн мөнгө ойлголт байхгүй гэж хэлчихсэн. Ер нь үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт болгонд бид автаад хэлье. Энэ холбогдох хууль тогтоомжоо болсонгүй болгооч гэдэг саналууд бол их яригддаг. Ялангуяа түрүүчийн нөхөн сонгуулийн хууль тогтоомжтой холбоотой дээр байнга яригддаг. Энэ дээрээс ажилдаггүй юм уу? Эсвэл нэг комисс ажиллаж чинь гэдэг ингээд яваад байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр бас энэ улсын хурлын дэд дарга төрийн байгуулалтын байнгын хорон дарга эдгээр байгаа энэ улсууд энэ саяын асуудлын хувьд бас ойлгох хэрэгтэй байгаа. Тэгээд бид асуудал гаргасан. Манай мэдээлэл гаргасан иргэд өнөөдөр бид за 49 дугаар дотоолтой холбоотой дөрвөн өргөдөл нэмэлт шаардлага тэгээд иргэн ууган баярын сонгуулийн хуулийн зарим залттай холбоотой юм хоорондоо нэгт холбоотой мэдээллүүдийг нэгтгэж ярилцж байгаа. Тэгэхээр би Отгонбат мэдээлэл гарч иргэн Отгонбат танаас нэг юм асуумаар байна. Та хүндэтгэн үзэх шалтгааны талаар ярьсан тийм ээ. Тэгэхээр иргэн ган тулга би бол ийм гэмтрийг үйлдээгүй юм аа гэж өөрөө бол маш итгэлтэй байгаа шүү дээ. Тийм учраас хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг дотор миний талаар ийм асуудал яригдаад байна. Хэвлэл мэдээлэлээр яваад байна. Энийгээ би шалгуулмаар байна гэдгийг тухайлсан дөрөвдөгт нь оруулаагүй хүндэтгэн үзэх шалтгааны дотор оруулаад өргөдлөө бичсэн энэ өргөдлийг энэ шалтгааныг үнэлэх эрх улсын хурлд байгаа юу, байхгүй юу? Өөрөөр хэлбэл ган толго бол би юмыг үлдөө гэдэгт итгэлтэй байна.
түрүүнд дурдсан. За гандлага гишүүний өөрөөр хэлбэл өгж байгаа өргөдөл маань бол улсын хурлын тухай хуулийн 6 Томата микрофон. энд улсын хурлын тухай хуулийн 6-гийн 3-ыг заалтыг үндэслэн Монгол улсын хурлын гишүүнээс чөлөөлөлт төгсөлтөд өөрөө гаргаж яана л гэж байгаа. За энд нөгөө гэмт хэрэгт холбогдсон нь өөрөөр хэлбэл нөгөө хууль зүйн нэр томьёоны хувьд хүндэтгэн үзэх шалтгаан мөн үү? Энэ нөхцөлд бол орохгүй юм л да. Яагаад тэгэхээр эн чинь өөрөөр хэлбэл улсын хурлын тухай хуулийн 6-гийн 6 дахь заалт үндсэн хуулийн 23-ийн 2 дахь заалт гэсэн энэ зохицуултуудаар өөрөөр хэлбэл тусдаа зохицуул гэж байгаа хэлсэн. Тэгэхээр нөгөө хууль дэдлэх ёсны зарчим гэж бидний яриад байгаа гол юм чинь тухайн харилцаанд ямар хэцүү хэм хэмжээд тохирч хэрэглэгдэх вэ? Тэр хэм хэмжээг л хэрэглэх ёстой. Тэрнээс өөр бусдаар хэрэглэх ёсгүй хэм хэмжээг халдаа хэрэглэж болохгүй л гэж ийм санаа. Улсын хурлын идэвхжүүлсэн төлөөлөгчдөөс за саяын асуулттай холбоотой. Энэ асуудлыг өөрөөр хэлбэл хүнд үзэх шалтгаан дотор агуулгыг та бүхэн яаж үнэлж үзсэн бэ? Түрүүн зогс ярьсан шууд дэлгэрүүлэх боломж байна уу? Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл бус зүйлээс харагдвал ганц тулг гишүүнүүд өөрийгөө буруу гэж үзэж байгаа юм байна л. Тийм учраас яг тухайн ажил гэж бичиж болоогүй хүнд үзэн шалтгаан байна л гэсэн. Энийг их хурл яаж үнэлж утсан бай гэж. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг бол энэ мэдээлэл гаргагч хүмүүс ч гэсэн 1 2 3-гээ бичсэн байна л да. Дээш шүүхийн казуал тайлбар ч юм уу. За бусад одоо хууль тогтоомжуудаар энийг бол ойлгодог. Бид бол их хурлын гишүүд бол юу гэж ойлгосон гэхээр энэ бол одоо улсын их хурлын гишүүн их хурлаасаа мандатаасаа татгалзъя гэд байхад хүчээр одоо чи заавал байж явах ёстой гэд хүчээр одоо айлах боломжгүй юм аа. Түрүүн Санжматов даргаж хэллээ. Ер нь улс төрийн нөхцөл байдал гэхээсээ илүү тийм үү? Одоо иргэдийн эмэгтэйчүүдийн энэ гэр бүлийн хүчирхийлэл хүүхэд эмэгтэйчүүд хүчирхийлэлд одоо хүртэж байгаа энэ асуудлууд бол одоо манай улсын хувьд бол анхаарал татсан асуудал болсон. Тэгээд улсын их хурлын гишүүн энэ хэргийг хийсэн ч вэ? Үгүй ч вэ? Тэр нь бол шүүхээрээ хуулийн байгууллагаараа үнэн тогтоогдох ёстой юм аа. Эндээ одоо чөлөө иргэн болоод тэгээд одоо шалгуулж нэр төрөө сэргийлгэж авна гэж энэ гишүүн асуудал тавьж байгаа гэж бид бол ойлгосон шүү дээ. Ер нь. Яг юун дээрээ бол орж ирээгүй. Чуулган дээр өргөдлөө бол оруулсан, байнгын хорон дээр ирсэн. Хэвлэлд бол тийм ярьцлага өгсөн, тэрэн шууд гарсан. Ингээд одоо бид бол энийг бол хүндэтгэн үзэх шалтгаан гэж ингэж одоо ойлгож чөлөөлсөн гэдгийг одоо хэлье. Сэжтгшүүн. За их хурл бол хурлын гишүүн хүн өөрийнхөө гараар чөлөөлөгд хөргөдлөө бичнэ гэдэг бол халдшгүй бүрэн эрхээ эдэлж байна л гэж ингэж ойлгож шийдвэр гаргасан гэж ойлгож байгаа. Болсон тийм. За. Тэгэхээр улсын их хурлын гишүүний бүрэн эрхийг ард түмнээс олгосон бүрэн эрхийг одоо ингээд төдөлзүүлдэг байжээ. За бүрэн эрхийг чинь төдөлзүүлэхгүй гэдэг санжтог юу амар жолооч гишүүн дээр шийдвэр гарч ирсэн. Тэ. Шарвдар гишүүн дээр ч гарч байсан байдаг. Чөлөөлөгдөх байсан баг. Тэгэхээр бид нар энэ асуудлыг хэлэхдээ сая Чимбат гишүүн ярьсан. Энэ сонгуулийн хууль болон улсын их хурлын одоо хуулинд байгаа зохицуулагдаагүй хийдэл, давхцал за тэгээд орхигдсон энэ
асуудлуудыг амьдралын олон жилийн туршлага дээр үндэслээд илүү одоо үндсэн хууль ойртуулах ийм л ярианы дүрнж байгаа. Тий. Тэгэхээр нэг асуулт байна бас. Эхлээд мэдээлэл авч иргэдээс асууж бодож байна. Улсын их хурлын гишүүний халдшгүй байдал гэдгийг одоо яг яаж ойлгох вэ? Үндсэн хуулийн дээр л улсын их хурлын гишүүний халдшгүй байдлыг хуулиар тогтооно гэдэг. Ингээд одоо хамгаалнаа гэж хэлсэн. Тэгэхээр та бүхэн халдшгүй байдал гэдгийг яаж ойлгож байна? Энэ бүрийн эрхтэй яаж холбогдох? Ган хоёрыг төлөөлөгч иргэн ган хоёрыг нэг жижиг шүү дээ. Өнөөдөр бол хамтлагын асуудал хэлцээд байгаа юм шиг. Энэ 30 жилийн хугацаанд улсын их хурл маш олон гишүүдэд чөлөөлж байжээ. За одоо би нэрсийн дуртай. Их сайхан, Илбэг дорж, Овгийн лавгсорон, Жанцан норон, Шарал дорж, Хөөрлсүх, Аврал заахад одоо хамтлагын асуудал. Одоо бол ийм олон жишээнээс бол өөрийн тодорхой дүгнэлт хийж болно. Их сайхан биш дээ. Би уучлаарай, би хуулийн хэлбэг мэдэхгүй зүгээр улс төрийн хамгаалалт нэлтмийн хөрөлж байна. Их сайхан бол ерөнхий сайдаас авах цагаар уурн хөрөлд улсын хурл хаяад алгасан. За дараа нь Илбэг дорж байна. Улсын нууц задруулаад тэр мөн одоо улс төрийн өмнө шугам болгоод уурн хөрөлд хаяад алгасан. Овгийн лавгсорон Жанцан норон хоёр одоо Жанцан нэгэд хассан ч гэсэн ялгаа байхгүй чи битээ. За тэгээд Жанцан норон бол орлог соёлын хөв учраас одоо их хурлын гишүүн болоод айгүй гоё асуудал шийдсэн чинь одоо хүн хэцүү асуудалтай тулгараад одоо миний байх газар биш байна гэдэг өргөдлөө гэсэн. Хүлээж авсан гэжтэй. Би худлаа яриад байна. За дараа за хурал шүүхийн асуудлыг бол энэ нөхдөд гаргасан. Тэр асуудал шаардлагын дундлаа одоо шаран дулж асуудал бүр онцгой. Цаана юу болсон гэхээр эдгэрч байгаа шүү дээ. Шаран дулжийг нөгөө улсын дэд шүүхийн юу гэж шүү дээ. Төлөлгээд хөрцөн баггүй да улс төрөө хуульдаа мэйгээд үндэ. За тэгээд нөгөө шаран дулж одоо улсын их хурлын гишүүнд чөлөөлөх хүсэлтэй өгсөн баггүй. Тэгээд улсын их хурл шаран дулжийг аваад үлдчихэж байгаа. Өргөлөө өгсөн тэгээ аваад үлдчихэж байгаа. Ямар үндэслэл шиглээ яг ийм үндэслэл. Өөрөөр хэлбэл энэ бүх 30 жилийн энэ бүх одоо бараг 8-9 тохиолдлуудад улсын их хурл тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, тухайн үеийн улс төрийн хүчний харилцаа болон бусад хүчин зүйлийг харгалзан янз бүрийн шийдвэр гаргаж байжээ. Өөрөөр хэлбэл нэг агуулгатай ижил асуудлаар янз бүрийн шийдвэр гаргана гэдэг чинь энэ их хурл ампуу усны жишээ. Тэгэхээр одоо энэ бүгдийг Монгол улсын гүнзгий хуулийн зэцтэй нийлж байгаад тасалан зогсоох ёстой. Энэ нөхдүүдийг үзэмжээрээ улс төрийн нөхцөл байдлаас хамаарсан конъюнктур хайшин шийдвэр гаргахыг тасалан зогсоох ёстой. Хууль бол нэг мөр байх ёстой гэж би ойлгодог шин. Ерөнхий агуулга нь за түүнээс гадна одоо гамтлагын ингээд өргөлөө өгсөн гэж яриад байдаг. Усад одоо нөхцөлийг харуулах энэ шүүх хуулийн байгууллагад ярьдгүй бусад нийгмийн хүчин зүйлүүд гэж байна шүү дээ. Жишээлбэл гамт олдыг бараг бүтэн жил хэвлэлээр даалгаварласан чи одоо сэтгэл зүйн маш хүчтэй нөлөөд биш юм. Тэр телевиз, сонин, сэтгүүл, тэр төрлийн бус байгууллагад чинь танай нам улсын их хурлын даалгавар санхүүжүүлж өдөө толгойлдог чинь худлаа юм. Тэгдэг шүү дээ. Энийг ярьдгүй байхгүй. Би одоо яаж ярихаа, хуулийн өмнө яаж ярихаа мэдэхгүй нэг ч одоо хуулийн тавьяар тоолдгүй. Тэгсэн бол асрын хүчтэй механизм байж хуульдаа энийг тасан зогсоох хэрэгтэй. Нэг асуудлаар байн ижил шийдвэр гаргаж сүүлдээ одоо бүр одоо дураараа шийдвэр гаргадаг.
эслэг тэслэг нөхцөлд орж ирээ ганцхан юм ярих нөхөр одоо юм байж. Тэгэл ингэж байдаг. Одоо энэ чинь чичтэйгээ нийлж таслан зогсоохгүй бол одоо энэ чинь давгарч гүйцэлнэ шүү. Тэрнээс биш би ганцхан толгой мандаш асуудал ярих биш. Чи одоо бүр хариу хэтэлж байгаа юм. Баярлалаа. За би тантай санал нэг байна. Энэ ганцхан асуудал биш юм аа. Үнэн таны санаатай нэг. Тэгэхээр би уг нь өөр асуулт асуусан. Юу гэхээр тэгээ халтшгүй байлаа. Тэр би яхад асуусан банхуйгоос нэг зүйл авлаа. Энэ хавтас материалын 217 дугаар болсон. 207 дугаар болсон. Тэнд таны нэмэлт шаардлага дотор таны ярьснаас бол сая энэ ганцлагтай холбоотой асуудал биш ээ. Цаашдаа ийм асуудлууд юм чи. Аянда таны нэмэлт шаардлагатай холбогдож байна таны хариулт. Тэгэхээр та тэр тэндээ хууль бус шийдвэрт үндэслэн нөхөн сонгуул зарлал энэ нь нийгэмд улс төрийн докторгүй байдал үүсгэнэ гэж хэлсэн байл. Та яг ямар докторгүй байдал үүснэ гэж үзээд байна? Баярлалаа. Энэ 207 дугаар болсон. тий. Дангийн манай улс төрийн практикт биш та. Улсын хурл улс төрийн хүчнүүдийг одоо хүчний харьцаа ойлгож байгаа. Мөн улсын их хурлын шийдвэр хэдхэн хүний хувь заяанаас хамгаалах нөхцөл байдал байрших тохиолддог. Одоо жишээлбэл та бүхэн сайн мэддэг одоо нөгөө Башаалуур гишүүнтэй ганцхан хүн жишээ. Хараагийн үед бол энэ хоёр намчин 39 суудлын төлөө тэмцэлж байх. Алцаж ирсэн. Суудлаа 39 хүрэх гээд нүсээр гэмт хэрэг хийхээс буцахгүй байсан нөхд. Хараа намын бүлгээ нийлүүлж устгаж исэн тохиолдол. Ч одоо улс төр бүр жонхон болгож байгаа. За ардын нам гончигдорч дарахтай ардын нам юуны 60 гэдэг бүлэг. Одоо ингээ бүлэггүй болчиход байдаг чинь жишээлбэл ийм нөхцөл байдалд бол орныход одоо хамаалан болдог шүү дээ. Дурын гишүүний дарууталж байгаа л хэвлэл дээр балууж байгаа л шүүхийн шийдвэр гараагүй ч одоо татаад байх юм бол одоо энэ мэдчин чөлөөлөд байх юм бол одоо намын бүлгийг шүүлжилж байна. Улсын их хурлыг 77 гишүүнтэй болгочих болж байна. Юу нь бол зүгээр сонгуулийн бус механизмаар улс төрд хүчний харьцаа арга түмний сонголтыг үргэлж болох байх. Араач асуудал. Одоо ийм байдлаар нөхөн сонгуулийг бол тоо томшгүй явуулж болох юм шүү дээ. Ийм байж забраагүй гэж болохгүй. Одоо лүндэж ятсан одоо ярьдаг л да. Парламентын засагтай болъё, парламентаа бэхжүүл, парламентаа доктортой ажиллуулах онлынхан бичсэн номч бий. Одоо 10-20 жил ярьсан нүүр нь одоо байж. Тэгээ одоо яах вэ? Одоо ингээл дурын гишүүнийг суулгаж авдаг. Одоо практик нэг одоо практик тогтоохын төлөө ингээ ярьдаг би юус ойлгохгүй. Олсон тийм ээ. За баярлалаа. Таны хариултууд бүгд ойлгомжтой байна. Ойлгож байна. Гэхдээ хуралдаанд оролцож байгаа маргааш талууд биеинд хүндэлтэй хандах зарчим байсан зөв хаа гэж бодогдсон шүү. Ректор бие руугаа яг одоо дайрсан юм. Тэрийг илэрхийлж болно шүү дээ. Өөр тийм дайрсан юм шинж цаашдаа гарахгүй юм зүгээр байна гэж. За би таны асуултыг ойлголоо. Хариултыг ойлголоо. Манай Кадрбек, Иргэн Кадрбек юу ярих уу тийм ээ? Бүрэн их хадшгүй байдал хоёрыг юу таах маань яаж ойлгож байгаа? Тэгээ таны асуултанд хариулъя. За улсын хурлын гишүүний халдшгүй байдлын асуудлууд ярьж байгаа. Тэгэхээр бол мэдээж энэ иргэн хүн улсын хурлын гишүүн хоёрын халдшгүй байдал нь бол мэдээж энэ бол өөрөөр асуудал байна. Яг улсын хурлын гишүүний халдшгүй байдлын асуудал ярьж байгаа учраас би энэ асуултын хүрээнд бол хариулъя. За халдшгүй байдал гэдэг бол бид бол онлын төвшөнд болоод ер нь хуульчилсан эрчим хэмжээнээс одоо харж үзэх энэ нь өөрөө бүрэн эрхийг хэрэгжүүлэх хуулийн баталгаа.
Тэгэхээр улсын хурлын гишүүний бүрэн эрхээ үндсэн хууль заасан 25 дахь зүйл заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх явц түүний гэмт хэрэгтэй холбоотой асуудал өөрөө үндсэн хуулиараа бол тусгайлан зохицуулсан. Өөрөөр хэлбэл 29-ийн 3 дуул дан ганц гэмт хэрэг үйлдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдох юм бол улсын хурлын гишүүнийг бол эвлэн татна гэсэн. Тэгэхээр бид яагаад мэдээлэл дээр 29-ийн 3-ыг дурдаад байна гэхээр энэ хүн өнөөдрийн байдлаар яг одоогийн цаг яг одоо бол энэ хүн бол ямар нэгэн байдлаар бол гэмт хэрэг холбогдсон. Гэхдээ энэ хүний талаар ямар нэгэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад нь бол чөлөөлөх гэдэг асуудал органик хуулиар ийм асуудал тавьж байгаа нь өөрөө үндсэн хуулиар тэр улсын хурлын гишүүнийг бий болгосон халдшгүй байдал бол энд бол алдагдсан байна гэж би бол харж үзээд энэ дээр бол мэдээлэл гаргасан. Тийм. Заавал Умбат. Иргэн утга. Болсон тийм ээ. За, иргэн утгаж явах уу? Бана. Ер нь зүгээр иргэн утган бат нацгдорж Кадрбек тэгээ гооёх та нарын ихний шаардлага ер нь ойролцоо байгаа шүү дээ. Тийм учраас бас дотроо та нар юу яаж болно? Зөвхөн байгуулалтанд орж болно тийм ээ. Өрүүлээ ярьж хэлээтэй. Гэхдээ бас тийм байж болно. Тэр үүнтэй холбогдуулаад Дүндэж онцсон гишүүнээс яг халдшгүй байдгийг зохицуулсан хууль юм байгаа юм. Бид нар бүрэн эрх дотор яриад байгаа. Иммунитет, индимнитет гэдэг хоёр ойлголт байгаа юм. Аль-алийг нь бол манайх бол одоо үндсэн хуулиндаа бол хийж өгсөн. Улсын хурлын гишүүнийг одоо юм буруутай шүүхээр тогтоолж одоо шүүхийн шийдвэр гарсан бол одоо улсын хурлаас огцруулах, эгүүлэн татах үндсэн хуулийн цэцгийн огцруулах зүйтэй гэсэн үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гарсан бол татах ийм огцруулах заалтууд бол байна. Бусад тохиолдолд бол үндсэн хуулийн улсын хурлын гишүүний хадшгүй байдлыг хуулиар хамгаалсан. Энэ нь бол одоо төрийн дээд байгууллага, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг хэвэн явуулах, иргэдийн ард түмний төлөөллийн эрх ашигыг хангахад чиглэсэн ийм одоо хадшгүй байдлын ойлголт байдаг болохоос биш тухайн хүн архалагдж байгаа хэрэг биш ээ гэж бол одоо биднээс улсын хурлын гишүүнийхэн хувьд үйл ажиллагаагийн ажлаа хэвэн явуулъя. Ард түмний төлөөлөл болсон тэр олон нийтийн хүсэл зориг тэр шийдвэр бодлогонд сууж өгч явах ёстой. Учраас энийг одоо хангахын тулд бол энэ хадшгүй байдлын нэлээд сайн зохицуулж өгсөн. Энийг одоо хүмүүс олон хүмүүс ойлгохдоо бол их хурлын гишүүд бол хинч хадшгүй дархан ийм хүмүүс мэтээр бол одоо ойлгож өөрөө өөрсдийгөө бол дархлаа хамгаалж байна гэж ингэж үздэг. Угтаа бол энэ бол төрийн усгаар тогтносон бүрэн эрхийн асуудал болж тавигддаг. Өөрөөр хэлбэл халдшгүй байдлыг хангаж өгөхгүй бол тодорхой том асуудлуудыг шийдэх гэж байхад янз бүрийн байдлаар албадан саатуулах, хорих, цагдах энэ мэтлэнгээр тийм ээ тодорхой үйл ажиллагааг дасалдуулах чиглэсэн үйл ажиллагааг үгүйсэх арга байхгүй. Төрийн эрх мэдлийг хууль улсаар авах үйл ажиллагааг явагдахыг үгүйсэх арга байхгүй учраас эцсийн дүндээ бол энэ бол улс орны тусгаар тогтносон бүрэн эрхтэй холбоотой том асуудал болж тавигддаг болохоос биш тухайн хувь хүний одоо дархлааны асуудал бол биш юм а гэж би бол одоо үздэг. За тэгээ энэтэй холбоотой зохицуултуудыг бол бас хийж өгөхгүй болохгүй. Ийм учраас улсын хурлын тухай хуульд одоо сонгуулийн хуулиудад бас одоо энэ үйл ажиллагаагаа одоо саадгүй явуулахад чиглэсэн ийм хууль зүйн баталгаа зохицуултуудыг бол хийж өгсөн байгаа. Энэ нь бол одоо улсын хурлын гишүүдийн бүрэн эрхийн халдшгүй байдлын эд хороо гэж ажилдаг. Тэгээд төрийн байгуулалт хууль зүйн байнгын хорогоор ороод улсын хурл гишүүнийг төдгөлзүүлэх хэсэг асуудлуудыг шийдвэрлэж байгаа зохицуултууд байна. Ер нь цаашдаа бол боловсронгуй болох чиглэлээр
улсын их хурлын гишүүн ажиллаа хийхгүй байвал яах юм бэ? Энэ тохиолдолд бол зэц дүгнэлтээ гаргаад огцруулдаг байх шаардлагатай байна. Мөн одоо зөвнчлэн улсын их хурлын гишүүн хариуцлага хүлээлгэх асуудал дээр нь бол одоо энэ зүгээр одоо сайн дураа хөдлөхөөр ажилдаг муу дураа хөдлөхөөр гараад явдаг байж болохгүй гэдэг бид бол тийм зарчмыг бол барьдаг шүү дээ. Ийм учраас бол ажиллаа хийж чадахгүй байгаа зөрчилд холбогдсон тохиолдолд одоо үндсэн хуулийн зэц дүгнэлт гаргаад огцруулдаг энэ зам руугаа бол цаашдаа боловсронгуй болоод явах чиглэлээр ажиллаж байгаа ийм зохицуулт бол байна. Одоо өнөөгийн боловсруулж байгаа сонгуулийн хуулийн ч гэсэн одоо бид нэмэлт заалтуудыг бол одоо шалгууруудыг бол тавьж байна гэдгийг бас хэлье. За санаж төгшөн. За энэтэй холбогдуулаад зүгээр ил өндөжинсэн гишүүний дарахлагдж байгаа хэрэг биш зохицуултыг одоо боловсронгуй бол шаардлагатай гэж. Тэгэхээр яагаад ийм асуулт гарсан гэхээр бүрэн эрхийн төдийлөгчд байгаа юм. Манай мэдээлэл орж ирээд тэгж асуулт байна тийм ээ. Гэхдээ тухайн нэр бүхий хүн гишүүн асуудал холбогдсон. Тэгэхээр энэ бусад орны үндсэн хуулийн эрх зүй онлын төвшөнд ингээд судлаад үзэхээр одоо бид нэг ийм олон жил явсан зүйлээр засах боловсронгуй тал дээр энийг зөвлөх гэж байна. Бүрэн эрх халдшгүй байдал гэдэг бол тусдаа хоёр зүйл байна. Ард түмнээс одоо олгосон бүрэн эрхийг бол тийм амархан хурааж болохгүй. Халдшгүй байдлыг бол хөдөлгөж болно. Энэ төрлийн зохицуулт их сул байгаа тал байна. Нэлээдгүй оронд тухайн улсын парламентын гишүүн эрүүгийн гэмтрэгт холбогдоход халдшгүй байдлыг нь буулгачаад бүрэн эрх нь байж идэг. Өөрөөр хэлбэл гэмтрэгт сэрдэгдээд тэр парламентын гишүүнийг аваачаа саатуулчих нь. Одоо шоронд хийлгэсэн. Тэр тохиолдолд ч гэсэн тухайн парламентын гишүүний бүрэн эрх байдаг. Өөрөөр хэлбэл тэр парламентын гишүүн өнөөдөр чуулган дээр ийм асуудал хэлж байна. Би бол зүгээ хэлнэ. Сандаа өгнө гэд цагдаатай хамт харилцагчтайгаа нөгөө шоронгоосоо гарч ирж канапад арчаад буцаагаад нөгөө газар очиод байж идэг. Ялангуяа ажилтны системтэй энэ орнуудад. Тэгэхээр энэ хууль тогтоомжид боловсронгуй асуудал байгаа байхгүй. Бүрэн эрхийн төдөл зүйл нэ. Үүнтэй холбоотойгоор үндсэн хуулийн бас заалтын агуулгын хамьяолдох ахтаамжийн агуулгын асуудлын дотор байж байгаа. Тэгэхээр ийм байх ёстой биш үү? Тэр хооронд өнөө таавхны ярьж байгаа шүүхийн хүчин төвөл тогтооллоор гин буруутай гин тэрэг үйлчлэн тогтоогдвол харин тэр үед бүр их асуудал ярих. Тэрний наан бол халдшгүй байл. Өөрөөр хэлбэл тэр үнийг аваачаад юу хийж болно, саатуулж болно, орон гэр машиныг нэгжиж болно, захирал харилцаанд нь бас хяналт тавьж болно. Гэхдээ ард түмний төлөөлөх бүрэн эрхийг нь бол хизээж авч болдгоо. Тийм юм байна л дээ. Энэ одоо хөлтөөр болсон чиглэлээ. Энэ одоо миний асуулт болж байна. Шүү асуулттай шүү. За салбар багш. Их хурлын төлөвлөгдсөн төлөвлөгч нараас нөгөө тогтоомжийг боловсронгуй болохтой холбоотой ярилцсан учраас ширм энэ асуулт байна. Тэгэхээр бид нар энэ хуралдаанд бэлтгэхэд дөрөв ярьсан олон тооны судалгаанууд хийсэн гэж. Энэ судалгаанууд дотор жишээлх юм бол нэг гадаад судлаачийн бүтээлэг олж үзсэн л дээ. Одоо үчиж байгаа 590 гаруй хүний хүрээд хийсэн судалгаа байлаа. Эдгээр 75% бүтээн үзэх шалтгаан гэдгийг энэ нэр томьёог хэрэглэсэн. Юу хурцсан. Тэгсэн мөртлөө одоо татварын ерөнхий хурц юм уу ганц нэг хууль болохоор энэ ойлголтын агуулга бүрийг хуулиараа тодорхойлоод өгчихсөн. За өдөртөө яг одоо үндсэн хуулийн цэц дээр улсын хурлын гишүүн гандлахыг чөлөөсөн үндсэн хууль зөрчсөн хэсэг асуудлыг хэлцэж байна. Би та бүхэн мэдээллийг дараагийн хөтөлбөрөөр төлөвлөрүүлэн үзүүлэх болно. Тэр онцгой төсвөрийн